сайн байцгаана. За худалдааны өгүүлбэртэй бодлогоодыг бол тоглонгоо тооцоолё гэсэн тоглоомын арга зүйгээд дамжуулан зааснаар бүгд маань амьдрал ахуйлаа бас тооцоолон бодох чадварт нь гарч бас хэрэглээ болох юмаа гэж бодож байна. За тийм учраас энэ худалдааны бодлогоодыг бодлуулахдаа за худалдаалахын бараануудынхаа үнэн дүн болон одоо зургуудын хүүхдүүдэд сайтар тайлбарлаж танилцуулах хэрэгтэй. За мөн эднийг одоо тараах материал болгон картаар хүүхэд бүртээ бас бэлтгэж өгнө. За мөн одоо мөнгөн дэвсгэртүүдийг бас карт болгон хүүхдэд бэлтгэж өгөө хэрхэн бас тоглох, худалдаалан тоглох аргуудыг бас тайлбарлаж өгнө. За мөн тоглоомд бас санамж дөрвөн гэж байх хэрэгтэй. Тиймээс энэ удаагийн хичээлээр одоо босороод тоглоно. За барааны төрөл бүрээ сонгон авч худалдаа хийгээрэй. За мөн асуулт хариулт бодлогоодыг маш сайн нэг бүслэн бичих хэрэгтэй. За мөн өгсөн хугацаанд хамгийн их төрний зарцуулалт хийсэн хүн дохижхнэ гэж ингэж хүүхэд бүрийн алхах хичээлдээ татан оролцуулах хэрэгтэй. За одоо ямар бичлэг хийх хэрэгтэй вэ гэхээр би эхлээд хэдэн төгрөгөд багшаас авсан бэ гэдэг хүүхэд төрөлд тооцоож гаргана. За худалдан авсан бараануудаа чагсаад одоо хөдөлс болсон хүүхдээсээ би хэдэн төгрөг төлөх хэрэгтэй вэ гэсэн юм асуултуудаа гаргаж бичих. За одоо дахин худалдан авалт хийсэн бол мөн тэрийгээ дахин тоочин бичиж асуулт мөнгөнд өгдөг тооцоолон бичээд за одоо энэ удаагийн худалдан авалтаар би нийтдээ хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ? Мөн народ хэдэн төгрөг үлдсэн бэ гэсэн энэ тооцоолуудыг бас нэг бүслийн хүүхдүүд маань хийж ингэж хоорондоо харилцан ярилцаж өстэй за мөн багшийн замс ярьсан үнээр тогтмол хийж хангалттай бас тавьж явснаар хичээл маань нэлээд оролцоо хангасан хичээл болно гэж